Нэг амьсгаагаар. За юу ч манайхаа цувралын 7 дугаар анги. Энэхүү сүүлээс 2 дахь ангийг бид алдаа ба нүглийн түүхээр эхлүүлж Аалигийн өнгөрсөн рүү буцаан орж харуулж байна. Өмнө нь Рүү болон Аали хоёрын тусгай ангийг үзсэн хүмүүс түүний өнгөрсөн талаар бага зэрэг мэддэг болсон. Гэхдээ энэ удаагийн нээлтийн хэсэг түүний тэр өнгөрснийг бүр гүнзгийрүүлж өгнө. Бид залуу Аалиг харна. Энэ үед тэр бурхны хүн буюу бурханд итгэдэг хүн болоогүй байв. Харин ч эсэргээрээ тэр хар тамхи хэрэглэж нэгэн хямдхан буудлын өрөөнд нэгэн дуудлын хүүгэнтэй сууж байдаг. Тэр эмэгтэй хэлэхдээ ихэвчлэн хар арьстай ирчүүдтэй унтахгүй гэж хэлдэг. Учир нь үхэхээс айдсан байна л да. Гэхдээ Аали харин эсэргээр цэвэрхэн төрхтөө зөвхөн нэг шөнийн онцгой тохиолдол болж байна гэж хэлдэг. Тэд хамтдаа мансурж байхдаа жирийн л байдлаар хүүхдүүдийнхээ тухай ярилцсан. Тэд өөрсдийнхөө алдааг хүүхдүүд нь давтахгүй байгаасаа гэж хүсэж байгаа юм байна л да. Энэ нээлтийн хэсэгт Рүүгийн хэлсэн нэг хүчтэй санаа гарч ирнэ. Тэрээр бурхангүй үед төр зүрийн хүслүүд урт хугацааны дадал болдоо гэдэг. Энэ үнэхээр л бодит зүйл шиг санагдана. Эндээс бид Аалигийн амьдралын мөчлөгийг харнаа. Түүний донтолт бол зүгээр нэг дотоод чөтгөр бишээ. Харин гэр бүлийн амьдрал руу хүртэл нэвчиж шарах болж өөрсөн зүйл. Аалигийн өмнөх түүхийг санахгүй хүмүүст хэлээ л да. Түүнийг анх Мартины нэртэй төрсөн гэдгийг бид мэдэн штэ. Ерөнхийдөө Мартины нэртэй төрөөл бол ер нь асуудалтай л хүмүүсийн тонд орно л да. Ер нь Монголоос бусад улс оронд гений мэдээллийг нь маш хүчтэй авч үздэг. Тэрээр хүчирхийлэл донтолттой гэр бүлд өссөн. Аав нь архиуж ээжиг нь бүр зоддог байсан. Энэ орчин түүнийг өөрөө ч арх хар тамхинд давтахад хүргэсэн байна л да. Хожим тэр донтолцтойгоо тэмцэж амьдралаа өөрчлөх гэж оролдож гал сөнөөгч болсон. Мөн гэрлэж 2 охинтой ч болдог. Ихтэй донтолд түүний гэр бүлийн доторч оршсоор байсан тул их нэртэйгээ байнга маргаж заримдаа бүр гар хүрх хэмжээнд хүрдэг. Дараагийн хэсэгтэр бид гэр бүлийн оройн хол харнаа. Ширээний ард 2 охин чимээгүй сууж байхад эцэгхийн хоорондын хурцтмал байдал тесэрч маргаан өөр өрөөнд бүрэн хэрүүл болж уурдаг. Энэ нь донтол зөвхөн нэг хүнийх бишээ. Бүх гэр бүлийг нураадаг гэдгийг маш хатуугаар харуулдаг. Бүр цааш нь Аали нөгөө донтолцтой дуудлагын хүүхэнтэй хийсэн уулзалт нэг удаагийн зүйл бишээ. Харин байнгын өөрийгөө аажмаар сүйтгэж буй давтагддаг зуршил болсныг харуулна. Тэр бараг л өөрийн тэрхүү амьдралдаа живж амьд зомби болон хуурдаг. Гэхдээ яг дараа нь нэг зүйл түүнийг сэрээдэг. Тэрээр эмнэлгийн орон дээр сэрэх бөгөөд цээжин дээр нь бүр мис заслын сорив байдаг. Цэрмэгцэл өөрт нь морфин тарих гэж байсан сувлагчаас битгийлдэ гуй гэж уйлж эхэлдэг. Учир нь тэр өөрийгөө одоо нэг л алдаа, нэг л дахилтаар үхэл рүү буцаж орох хэмжээнд байгаагаа ойлгож эхэлсэн байдаг. Энэ бол түүний ёроолдоо хүрсэн мөч бөгөөд бодит байдлыг бүрэн ухаарсан агшин. Бүрэн солигдож дараагийн хэсэгт бид түүнийг донтолтоос гарах уулзалтан дээр харнаа. Тэрээр өөрийгөө танилцуулж шинэ амьдрал эхлүүлэх шийдвэрээ аль хэдийн гаргасан байдаг. Энэ нь түүний өнгөрсөн алдаагаа засах, амьдралаа дахин босгох гэсэн оролдлого л да. Энэ нь Рүүгийн түүхтэй шууд параллел. Хоёулаа өөрсдийгөө дахин бүтээх гэж тэмцэж байна шүү дээ. Дараа нь тэрээр бүр Эммануэль нэртэй залууг өөртөө дагалдуулж түүнд тусалж эхэлдэг. Эммануэль түүнд их найздаг бөгөөд Аали өөрөө өмнө нь яг ийм байдал байсан учраас түүнд маш нээлттэй гүн сэтгэлээр ханддаг. Түүнийг тэрч буй мөч нь энэ харилцаа ямар чухал болохыг ч харуулна. Гэхдээ донтолтын бодит байдал хатуу. Эммануэлийг эцэстээ нас барсан байдалтайгаар харуулдаг. Аалигийн хувьд түүнд тусалсан дэмжлэг нь хамгийн сайн нь байсан ч донтол заримдаа ялдаг гэдгийг харуулсан маш хүнд мөчлөлт. Энэхүү цар тахал эхэлж энэ үед ч Аали бусдад тусалсаар л байдаг. Тэрээр өдөр бүр өөртөө дагалдуулсан хүмүүсээ шалгаж холбогдохыг хичээдэгч улам олон хүн алга болж улам олон гар зирдэг. Тэрээр бүр үхэгсдийн номтойч болсон байдаг. Энэхүү номон дээр тэр өөрөө туслахыг хүссэн ч алдсан бүх хүмүүсийн нэрсийг бичсэн байдаг. Энэ нь түүний хувьд донтолд ямар олон амьдрал авч уддгийг байнга сануулдаг гүн шарах болж үлддэг. Энэхүү нээлтийн хэсгийн төгсгөлд нэгэн асуулт үлднэ. Арай дараагийн бичгнэр нь Рүү байвал яах вэ? За энэхүү 7 дугаар ангийн нээлтийн хэсэг донтолд ба Рүүгийн талаар та нар юу гэж бодож байна? Комент хэсэгт үлдээч ярээ. Одоо өнөөгийн үйл явдал руу буцахад би Эди эргэн ирнэ. Тэрээр буудуулж мис засалт орсны дараа бид нь байнгын сорив мөн хүнд гэмтлийн улмөр үлдсэн байдаг. Гэхдээ тэр эргэн ирсэндээ сайхан ухталт хүлээж байсан ч энэ нь бол мэдээж эндүрсэн хэрэг шүү дээ. Аламо түүнд ямар ч өршөөл үзүүлэхгүй. Түүний зовлон жижиг асуудал мэд хүлээж авч үзээд шууд ажилтанд буцааж оруулна. Аламогийн хувьд Эди өөрийгөө би урваагүй гэдгийг батлах ёстой. Энэ нь энэ ангийн гол сэдвүүдийн нэг болж байна л да. Тэр Лоригийн тохиролцооны ажилд орж Митчтэй хамт түүний хүмүүсийг мис засалт хүргэх даалгавар авна. Хамгийн амжигтай нь тэр яг
өөрийг нь өмнө нь буудсан хүмүүсийн хамт ажиллах болно л гэсэн үг л дээ. Харин нөгөө талд Лекси Рүү хоёр ярилцсан сүнэ. Рүү Лексид саяхан бурхантай холбоотой дуршилгаа ярьж өнгөрсөн 7 хоногийн шатсан модыг ч дурддаг. Бурхан яг л миний талд зогсож байгаа юм шиг байна гэж хэлдэг. Лекси өөрийнхөө ажлыг хийж байх зуур Рүү амаа татахгүй үргэлжлүүлэн ярьсаар л байх нь Лексиг бүр залхааж орхидог. Рүү бүр дүрдээ орж өөрийнхөө яриг үргэлжлүүлэн өмнө нь нацистуудтай холбоотой байсан. Хард амих зөөдөг байсан. Өөрийгөө цагдаагийн тагнуулын нууц мэдээлэгч гэж хэлдэг. Лекси мэдээж үүнд нь үнэмшихгүй шүү дээ. Бараг л инех нь холгүй чи одоо дахиад хард амхаа хэрэглээд байгаа мó гэж асуудаг. Ингэснээр энэ хоёрын маргаан хурцтаж Лекси Рүүгийн ээжийн түнтэй ярихгүй байгааг хэлснээр маш эмзэг зэгийг нь хөндөж орхидог. Рүү харилцаараа засахыг хүссэн ч байдал эвгүүрэн тэр тэднийхээс гарan явдаг. Рүү Лексигээс гарах үед Касигийн байрны хөшиг хөдөлж байгааг анзаарна. Тэр шалхахаар очиход дурангийн цаанд бүр бууж игэлсэн байдаг. Хинэгэн буудахад бэлэн байсан ч Рүү яг л цагтаа яваад өчгдөг. Ингэснээр бид хэд хоногийн өмнө буцаж Каси яаж энэ байдалд хүрснийг харна. Нас Каси руу залгаж нөхрийнхөө өрийг өгөө гэж шахаж эхэлдэг. Гэтэл Каси өмнө нь OnlyFans аккаунтаа устгасан нь түүнийг улам хүндрэлд оруулж аккаунтаа сэргээх гэж оролцсон ч мэдээж бүтлгүүтнэ. Дараа нь бүрч азгүй юм болж Холливуудын шоунаас Каси хасагдчихдаг. Студийн удирдлага Патид дарамт үзүүлснээр түүнийг ажлаас нь халнаа. Пати энэ мэдээг өөрийнх нь нэгж Лексигээр дамжуулан хэлүүлнэ. Гэхдээ үүнд нь нэг сайн зүйл байна. Тэд Лексигийн бичсэн скриптийг маш сайн гэж үзэж шоугаа түүнээр үргэлжлүүлэхээр шийднэ. Харин энэ удаа жинхэнэ жүжигчин ашиглах бөгөөд Каси шиг OnlyFans-ийг авахгүй гэсэн юм байна л да. Үүн эзэрхцээ Мади Касиг ажилдаа авсантай холбоотойгоор ажилласаа халагдана. Учир нь Мадигийн компани OnlyFans-ийн хүн ажилдаа авмааргүй байгаа юм байна л да. Үүндэр нэмэт Каси OnlyFans аккаунтаа устгасныг нь мэдээд улам уурлана. Мади Касигийн гэрт очиход Каси шалан дээр өөлж хөвцээр өгтөнө. Мади өөртөөгөр түүнийг зөхөж одоо амьдралаа зэгцэл гэж хатуу шаардна. Тэрээр Касиг одоо гомдлохгүй шүү, ажиллах ёстой гэж тулгадаг. Тэрээр бүр үргэлжлүүлэн одоо би чиний менежер биш ээ, одоо бол би чиний босс гэж хэлдэг. And I'm not your manager. I'm your boss. Ингэснээр Мади төлөвлөгөө гаргаж Дилантай хуурамч харилцаа үүсгэн Касигийн нэр хүндийг өсгөхөөр зохион байгуулна. Каси Диланийг гэртээ авчирч нөхцөл байдлыг ашиглан өөрийгөө сурталчилна. Тэр түүнийг өөртөө татаж зураг авахуулж нууцаар утасны кодыг нь тогтооно. Дараа нь Дилантай унтаж байхдаа анхаарлыг нь сарниулж байгаад түүний утасанд нэвтэрч зураг нийтэлж өөрийгөө магтсан мэтээр сурталчилна. Маргааш өглөөнөр нь энэ бүхэн тренд болж Каси 100,000 гаруй шин дагагчтай болно. Гэхдээ энэ амжилт удаан үргэлжлэхгүй. Мади угаалтур дотор Нейтийн тайрсан хурууг олж харна. Нейтийн тухайд тэр наасын оршуулгын газар очиж Каси миний эхнэр мөнгийг нь өгнө гэж амлана. Гэвч Каси хараахан мөнгөө илгээгүйг тул наас түүнийг эрх чөлөөндөө хиз тасаад нөхцөл байдлыг мартсан байж магадгүй гэж бодож түүнд сануулга өгөх шаардлагатай гэж үздэг. Мөн энэ нь удахгүй түүнд маш хүнд үр дагавартай байдлаар ирнэ. Одоо бид рүү буцаж очиход тэр Аалид өөрт нь болж байгаа бүх зүйлийг ярьж өгнө. Аали түүнд чи үүнийг эртхэн хэлэх байсан юм аа гэж хэлнэ. Уул нь эрт хэлсэн бол 12 калибрийн буутай байсан юм. Энэ бүх асуудлыг шийдэх боломжтой байсан ч гэж хошигндог. Рүү түүнд цагдаагийн төлөвлөгөөний талаар ярьж өгнө. Энэ ажиллагаа яг төлөвлөсний дагуу явах ёстой. Стэгвэс түүний гэр бүл ялангуяа ээж нь аюулд орно гэж хэлдэг. Тэр энэ нь миний сүүлчийн ажиллагаа байх болно ч гэж амладаг. Тэд хоол идэж суух үед Рүү Аалид бурхан надад нэг юм хэлсэн гэж ярина. Тэр өөрийнхөө өвдлийг харж байгаа мөн туггүй эрхчлөөнд хүрнэ гэж мэдэрч байгаагаа ч хэлнэ. Рүү үргэлжлүүлэн энэ бүх зүйл дуусахад би Texas руу явнаа. Тэр өмнө нь 1-р ангид харсан гэр бүлийн фермийг дахин онцолж тэнд амьдрахыг хүсэж байна ч гэж хэлдэг. Аали энэ үед нэгэн чухал асуулт тавьсан нь Рүүгийн өмнө нь тээвэрлсэн байсан фентанил хүмүүсийг алж байж магадгүй талаар бодож үзсэн үү гэж асууна. Рүү харин хард тамхи борлуулж байгаа хүмүүсийг шоронд иснээр өөрийн гмийг цайруулж болно гэж итгэж байгаагаа хэлдэг. Дараа нь Аали рүүд нэг хатуу шаардлага тавина. Мэдээж энэ ажиллагаанд явахгүй байх. Маргааш өглөө хамгийн түрүүнд ээжигээ аваад явахыг амлахыг хүсдэг. Аали энэ мөчөдрүүд нэгэн чухал зүйл хэлсэн нь бүх зүйл эхэлдэг бол төгсгөлтэй байх ёстой. Одоо болж байгаа зүйлч бас нэг төрлийн бэлэг байж магадгүй гэж тайлбарлана. Амьдрал өөрөө ямар ч нөхцөлд ирээдүрөө татагдаж байдаг. Одоо хэцүү санагдаж байсан ч бүх зүйл эцэстээ утгатай байдаа гэж хэлдэг. Дараа нь бид Silver Slipper рүү буцна. Гэтэл бус тогтдоо би Мексик явж мис засалбарын ажилд орохоор болсон. Бүх зүйлийг Аламо дааж байгаа гэж хэлдэг. Үнэн дээр тэр зүгээр л Лоригийн ажиллагааны зөвөрлөгч гэдгээ мэдэхгүй байгаа шүү дээ. Эцэст нь бид Big Eddie болон Mitch нарыг замд явж байгааг харна.
Тэд Кити болон бусад охтыг авч явж байгаа бөгөөд энэ хооронд цагдаагийн ажилтнууд тэднийг барих төлөвлөгөө бэлддэг. Энэ бүх явдлын дунд Рүү Алид худал хэлж ажиллаа дуусгахаар явж түүнээс өршөөл хүссэн захиа үлдээн. Рүү одоо Ааламагийн хүнтэй хамт явна. Тэрээр Лори тэлэг шинэ худал түүхээ зохиож бараг хамраа хугуулж өөрийгөө зориуд гэмтээж Aalама өөрийг нь зодсон мэт харагдуулах төлөвлөгөө гаргана. Лоригийн гэрт очиход Рүү түүнд худал хэлж Aalама түн рүү дайрч байгаа гэж анхааруулна. Гэхдээ Рүү одоо өөрийн амь насны төлөө түнд худал хэлж байгаа шүү дээ. Энэ хооронд Касигийн эрэлгээлч түүний хаалгыг тогшноо. Наасын гар хөлөө түүнийг ширээ рүү хүчтэй шидэж унгаад ухаан алдуулна. Сэрэгтэн тэр орон дээрээ хүлээтэй байна. Наас түүнд 72 цаг өгч мөнгө олохыг шаардна. Тэрээр 72 цагийн дотор мөнгө өгөхгүй бол нөхөрчин өлсөж үгүй шүү гэж хэлдэг. Дараа нь бид Нейт рүү шилжнэ. Тэгвэр удирлаас бүх хүмүүст үзэн ядагдсан дүр маань өөрийн барилгын талбай дээр булуулчихсан байж идэг. Түүнд амьсгалах жижиг нөхөлдөөсөн ч энэ нь бараг л амьсгалах боломжгүй. Нейт тусламж дуудаж орилж байх үед нь тэр нөхрөө могой мүлхэж байдаг. Могой аажмаар нөхрөө доошоо бууж Нейтийн дээр мүлхэж ирээд эцэст нь Хооланд нь хадчихдаг. Харин нөгөө талд Вейн, Фэй болон Лоригийн хүмүүс галын дэргэд баярлаж байгааг харна. Рүү бас тэнд байгаа ч түүний худал зүйлс эцэст нь өөр дээр нь бууж ирсэн байна. Вейн рүү ганц л зүйл дээр талархаж байгаа. Энэ нь Фэйг болсон байв. Кино зураглалын хэсгээр маш хүчтэй харагдана. Рүүгийн ард гал яг толгойных нь ард дүрслэгдэж тэр аль хэдийн тамд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Рүүч дөрөв хөвдлгүй 50% үлднэ. Вейн түүний гарыг цэцүүж маргааш өглөө Ааламаг алахыг амлахыг шаардна. Энэ бүхний хажуугаар Каси Мади руу залгаж тусламж хүснэ. Наас түүнд $1 сая бэлнээр олохыг шаардсан бөгөөд үгүй бол Касигийн царайг дастаж эхэлнэ гэж сүрдүүлсэн байдаг. Мади энэ асуудлыг шийдэхин тулд өөрийн мэдих нэг хүн дээр л очив шүү дээ. Ааламагийн гэрт очиход түүнийг бикини өмсөө гэж шаардсан байдаг. Тэрээр юу хүлээж байгааг ойлгож байгаа ч Касиг аврахын тулд энэ алхмыг хийгээс өөр аргагүй байдалд орно. Эндээс миний хувьд Мадигийн шийдвэрийн талаар эргэлзэж ин л та. Каси түүнийг урд өмнө нь олон удаа гомдоосон, гимтээсэн байхад яагаад ийм зүйл хийх болов? Миний бодлоор хоёр талдаа бөгөөд нэг талаас тэр үнэхээр Касид санаа тавьдаг. Харин нөгөө талаас энэ бүхний цаана мөнгө бас хүчний сонирхол оршиж байна л та. Тэрээр Касиг алдчихвал мөнгө олж чадахгүй. Тийм учраас л одоо Касиг аврахын тулд Ааламат унтах гээд ирсэн юм байна л та. Мади миний хамгийн дуртай дүрлээ. Дараа нь Мади өмсгсөн бикинийг өмсөөд Ааламагаас наастай холбоотой тусламж хүсэж байгаагаа илэрхийлнэ. Харин Aalама түүнийг хооц тайб руу урнаа. За яг энэ үед л Мади сандарсандаа алдаа гаргаж Рүүг Лексигэд найзтайгаа муудалцсан. Дараа нь бүр цаашлаад Рүүгийн нацисттай Лоритой холбоотой байсан тухай болон бүр цагдаатай холбоотой байж магадгүй гэх мэдээллийг ч хальтраад яриад эхэлчихдэг. Мади яагаад ийм зүйл хэлснийг бүрэн тайлбарлах хэцүү. Магадгүй зохиолын хурцтмал байдлыг нэмэхийн тулд зориуд ийм алдаа хийсэн мэт л санагдсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Aalама энэ бүх мэдээлэлд ямар ч шууд хариу үйлдэл үзүүлэхгүй. Тэр зүгээр л сонссон ч сонсоогүй мэт л байдаг. Үүний оронд Aalама түүнийг өөртөө ойртохыг шаардаж хөлийг нь бүр илж эхэлдэг. Одоо эндээс нэг зүйл тодорхой байгаа. Aalама мэдээж энэ мэдээллийг мартна гэж байхгүй шүү дээ. Харин ч цаашид Рүүгийн эсрэг бүр ээжийг энэч 50 байхгүй байх л да. Гэхдээ Ааламагийн анхаарал үнэхээр Мади дээр төвлөрсөн байдаг. Ингээд үүнээс цааших мөчүүдийг бидэнд харуулахгүй. Юфера ийм эсгүүдийг бол харуулцдаг л да. Гэхдээ Мадигийн эсгийг бол харуулахгүй. Зүгээр л бидний төсөөлөлд үлдээдэг. Гэхдээ Aalама Мадигаас ямар нэгэн зүйл авсан нь тодорхой бөгөөд дараа нь бид Ааламаг хувцас өмсөж бууга бэлдэж байгааг харна. Мөн түүнд наас төх гэж байгаа мөнгөтэй цүнхч бас байдаг. Хөрөн солигдож Нейтийн барилгын талбай дээр Aalама Мади хоёр мөнгөтэй ирнэ. Мади ч машинаас буу мөнгийг газар унгаж наас Касиг явуулж уутыг авахулна. Гэвч наас уутыг онгойлоход дотор нь ямар ч мөнгө байдаггүй. Яг энэ мөчөд Aalама анх удаа энэ үлрэлд хин нэгнийг боднаа. Тэр наасын цээж рүү бодож ойртож очиод түүнийг дуусгадаг. Нөгөө наасын хүмүүсийн нэг болох Нейтийг байнга зоддог Артур амьд гарахын тулд өөр зам сонгож байгаа мэтэл харагдана. Aalама түүнийг ашиглаж Нейтийн биеийг авахулахаар хуулж эхэлдэг. Харин тэр үргэлжлүүлэн Мадид хандаж чи цаашдаа надад өртөө үлдлээ шүү гэж хэлдэг. Нейтийг газар гаргахад Каси авсыг онгойлгож шинхэн нөхөр нь үгсэн байдалтай. Цээжин дэх могоотойгоо хിവэрэ байгаа нь харагдана. Мэдээж нөхөр нь учраас шоконд орж үйлж эхэлнэ. Бараг л манай хоёрын амьдралдаа хамгийн анх удаа харсан цогцсон шүү дээ. Өрн солигдож Рүү Лоригийн нэгэн өрөөнд төгжүүлээ өвтнэ. Гэтэл Фэй гинэд орж ирэн төгжигдсэн өрөөнөөс Рүүг суллаж тэд хоёулаа Вейний сейф рүү бунаа. Рүү болон Фэй сейфийг онгойлгох үед тэнд нь мөнгө байсангүй. Харин оронд нь
олон төрлийн ID картууд гарч ирдэг. Эдгээр нь Аламагийн худалдаалсан эсвэл устгагцсан октоодын баримт юм байна л да. Тэр дунд Angel-ийн ID ч байна. Энэ нь өмнө нь Лоригийн хэлсэн зүйлтэй яг таарч байна. Алама өөрийнхөө клуб дотор бүх охтыг хүний намын сүлжээнд ашиглаж байсан. Тэдний баримтуудыг нуун дарагдуулахын тулд сейфэнд хадгалж байж л дээ. Түүнийг нь Лори Big Ed-ийг буудаж яваад түүнийг сүрдүүлж байгаа. Энэ ID-нууд нь түүний гэмт хэргийн нотлохоо бөгөөд Лори түүнийг барьж авах боломжтойг мэддэг учраас тэр үнийг маш ихээр хамгаалж байсан гэсэн үг. Харин Фэй хувьд энэ сейфэнд мөнгө байгаа л гэж бодсон шүү дээ. Мөнгө биш ID байсныг хараад рүү өөрийг нь хуурсан гэж бодож тэдний хооронд маргаан үсэж эхэлдэг. Энэ мөчид Фэй унтаж байсан Вэйний нэрийг дуудаж хашгирснаар энэхүү анги маань дуусдаг. Энэхүү 7 дугаар анги нь ерөнхийдөө маш их замбраагүй. Мадиман л Нейт Кази хоёрын үрийн өмнөөс одоо тэгээд өөрийгөө золиослчлоо доо. Манайх энэ анги дээр битүү лайк дараад өгөл дөө. Юу гэж бодож байна? Комент хэсэгт үлдээгээд саба мартваа. Реакшн өндөр байвал тэгээд гэлс оруулна шүү дээ. За тэгээд дараагийн ангиар уулзлаа. Түр бай бай.